За сайн байцгаана уу? Аавда бичих загтал нэвтрүүлгийн маань 2 дахь дугаарыг эхлэхэд бэлэн болсон байна. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За. Маш олон захианууд ирсээр байгаа. Тэгээд ирсэн захиа болгоныг нь уншихыг хичээж байгаа. Тэгээд одоо энэ уншигдж байгаа захианууд бол дандаа 1-р шатанд тэнцсэн захианууд байгаа. Тий. Тэгээд хэрвээ захиа нь уншигдаад сошиалаар гарсан бол та хэд гой комент бичээрэй, комент үлдээгээрэй, таньдаг нэгэндээ хэлээрэй. Тэгэж хүсэж байна. Тий. За өнөөдрийн нэвтрүүлгээрээ бид нар 4 захиа унших хэвээр. Өмнөх дугаар дээр 6 захиа уншсан. Нэвтрүүлгийн цаг маань жоохон бага байгаа учраас 4 захиа ойлгож багасгасан байгаа. За ингээд захиа руугаа орцгоё. За тий. Чамд ер нь гой хөхтэй захианууд байгаа зү тий. Бага. За. Аавда бичих цагтл. Аава. Таны нэрийг дотроо дуудах бүрт цээжний хүнд нэгэн хүнд чимээ хөдөлдөг. Тэр бол гомдолч биш, бахархалч биш. Харин хэлж амжаагүй үгсийн жин юм билээ. Та минь өөрийнхөө амьдралд дуу багтай атлаа хамгийн гүнд орших эрхэм нэгэн ажээ. Тэр жил та минь надад яарах хэрэггүй. Хөлөө олж байж гадагш тэмүүл гэж хэлж байсансан. Харин би хүлээж төвчээд айдас бодож болгоомжлохыг сул дорой зан гэж эндүрсэн юм. Ингээд л нэг өглөө танд хэлэлгүй шахам чамдаамаа чирээд л гарсан да. Тухайн үедээ гадагшаал яаж игээд гарчих бол бүх зүйл амархан бүтчих юм шиг санагдсан байсан юм. Танихгүй гудамж, эрэмэран гэрэл, элдв шинэ хүмүүс донд би өөрийгөө шинээр олсон юм шиг л бодож байлаа. Мөрөөдөл болон сурч байсан зүйлсээ орхисон. Дараа болъё гэж өөрийгөө хуурсаар л төр зургийн ажил, төр зургийн мөнгө, төр зүрийн зугаа цэнгэлд толгоогоо мэдүүлж эцсүүлд нь нэгэн ч надтай үлдээгүй. Удалгүй мөнгөч дуусав. Намайг тойрон баясаж байсан хүмүүс ч дорхоноос сүүдэр мэт алга болов. Байдгаа барч хүний нутагт шантарсан би шүн дөлөөр хүйтэн өрөөнд ганцаараа суухдаа би анх удаа өөрийгөө зэмлэсэн. Яг тэр шүн таны хэлсэн үг санаанд орлоо. Хүн өөрийнхөө сүүдрээс зогтвол зам нь нуцдаг. Би тэр үед анх удаа хамгийн удаанаар шаналж байснаа санддаг юм. Би үнэндээ зөрөгтэй байсан юм шээ. Зүгээр л хурцж байж. Хариуцлагаас, төвчээрээс, таны заасан замаас. Удалгүй ажилласаа хөөгдөж, автобусны буудлын дээр сууж байхад аавын минь дуу чихэнд сонсогдох шиг болсон. Одоо яах вэ? гэж би түүнээс бодлороо дамжуулан асуусан юм. Хариулт нь ганцхан байлаа. Бос. Та намайг эргэж дуудаагүй. Хатуу үгээр зэмлээгүй. Таны тэр дуугүй хүлээлт миний хамгийн хүнд шийтгэл байлаа. Тандаа зориулж энэ дөрвөн мөртийг үлдээ. Зөрөөд явсан замын минь үзүүрт зөвхөн хоосрол тосож байлаа. Зөв гэж андуурсан алхан бүрийг эцэг таны үг л эргүүлж байлаа. Одоо би таны үгээр бус өөрийн алдаагаар ойлгож байна. Унахад минь босох газар үлдээсэнд баярлалаа. Та минь үнэхээр түшиж явсан холтоход орхихгүй уул мэт нөмөртэй эцэг байжээ. Хэрвээ дахин нэгэн амьдрал заяавал би энэ удаа таны үгийг зөрөхгүй. Алдаж бус ухаарч алхана. Нэг л өдөр таны өмнө зогсоод аава би алдсан. Гэхдээ таны үг намайг буцааж олсон гэж хэлэх цаг ирнэ. Хайр, гэмшил, хүндэтгэлийг зүрхэндээ тээсэн таны гэн хүүхэд. Загтлыг ütсэн буян үлзий 24 настай. Бид нэг юм сайхан загтал илгээсэн байна. Загтал илгээсэнд баярлалаа. Аав хүн гэдэг өөрийнхөө туулсан амьдралыг хүүхдтэй миний хүү бити туулаасай гэж бодож явдаг. Тэгээд сургаж хэлдэг, хэлж, тэгтэл явж. Мань хүн өөрөө алдсан байна.
Гэтэ одоо ингэж алдаанаасаа суралцаад хүн алдаж болно. Алдаагаа харин дахин давтахгүй байх нь хамгийн чухал. Тийм болохоор амжилт хүсье. Буюу л зинэ за. Тийм, захиагаа ирүүлсэн дахин баярлаа. За би нэг хөөрхөн захиа олсон. Энэ 14 настай Номын Эрдэнэ гэдэг охиноос ирсэн захиа байгаа. За. Хамгаас хайртай аавда. Сайн байна уу? Миний хайртай ааваа. Таньда энэ өдрийн мэндийг хүргэж охин нь сэтгэлийн гүнд хадгалж явсан хэдэн үгсээ захидал болгон бичиж байна. Та минь үг зөөдөж захиж үлдээсэн сургаал бүр миний амьдралын замд чиглүүлэгч гэрэл болж ирсэн. Альвааг чин сэтгэлээсээ хий, бусдад чадах чинээгээрээ тусал гэдэг таны хэлсэн үг миний зүрхэнд үлдсэн хамгийн үн цэнтэй үгс юм. Охин нь таньда үнэхээр их талархдаг. Хизээ яаж амжуулж яаж болгодг нь мэддэхгүй хэрнээ бүхнийг эвтэйхэн зохицуулж чаддаг гайхалтай хүн шүү. Заримдаа та миний нүдэнд яг л бүхнийг хийж чаддаг баатар мэт санагддаг. Тиймдээж би өөрийгөө энэ хорвоогийн хамгийн азтай охин гэж боддог. Учир нь зөвхөн таныхаа охин болж төрсөн нь миний амьдралын хамгийн том аз. Намайг олимпиадад хичээж бэлдээд байр эзлээгүүдээ их шаналж өөрийгөө л буруутгаад дотроо дуугүй гутарч суухад минь таал анзаарч чи сайн байсан. Энд чин дараагийн туршлага болно гэж намуухан хэлсэн. Тэр үг намайг тайвшруулж дахин хичээх зориг өгсөн. Тэр үед тэрэл өдрүүдэд та надад зориулж хоол хийж өгдөг байсан нь одоо ч тодхон санагддаг. Хоолны амтыг дотор нь шингэсэн таны халамж, санаа зовнил, дуугүй хайрал миний сэтгэлд үлдсэн. Надад тэр бүхэн чи ганцаараа биш шүү гэж хэлж байсан юм шиг санагддаг. Аава, би танд тэр бүр хэлж чаддгүй ч би таны охин байгаадаа чин сэтгэлээсээ бахархдаг. Охин нь таньда хязгааргүй их хайртай шүү гэсэн байна. 14 наснда маш их зүйлийг ойлгоод аваараа бахархаж байгаа Номын Эрдэнэ гэдэг охин үнэхээр хөөрхөн байсан. Тэгээд нөө олимпиадад ороод тэрэндээ тэнцээгүй ч гэсэн ингээд аав нь зүгээр шүү гэж хэлээд тэгээд тэрийг ингээд авахаараа тэр нэг амар сэтгэл нь хүрсэн байсан. Нэмэр хөөрхөн захиа санагцсан. Аав нар тэгээд ер нь их загиндгүй те. Нэг амар хэцүү ингээл яанда яаж аавд хэлэндэ гэж ботсон юм а хэлэхээр за гэл ер нь л өнгөрчдөг төө. Одоо ингээл хүмүүсээс ингээ асуухаар нэг аавууд нь дандаа л амир айжсэн чинь ингээд асуухаар гайгүй болчдөг гэл. Тиймэрхүү юм ярьдаг шүү. Яг загнах багтаа гээл тэгэхээр за гэл хажуугаар гараа явж юмшдаг тий. Тэгэхээр аав чимээгүй хайрладаг гэдэг нь тэр үү. За дараагийн захиа. Бурханд байгаа бууруулхан аав минь сайн байна уу? Аавтайгаа хамт байсан гэрэл том жилүүдэд дурсах. Таньда хэлж чадаагүй, хэлж амжаагүй зүрхэнд хурсан үгээ шинэ оны босгон дээр зүүдэн л уулздаг аавдаа хэлэх ийм их аз тохиолдог нь юутай. Аав минь та олон таван үг яриад байхгүй ч онцолж хэлсэн хэдхэн үг хийж буй үйлдэлээрээ үр хүүхэд биднийгээ зүг замд чиглүүлдэг сургаалын судар байжээ. Хуучин сахин гутлын түрээнд хоншоор залгаад урагцсан муу сайн эсгий гутлын түрийгээр улнаагаад хөл дэвтэйхэн хөөхөн гутал хийгээд өмсүүлдэгсэн. Тэр үед юм ховор одоотой адил цавуу цуухан элбэг биш. Эвдэрч цорсон пиавар савыг нарийнхан зүсээд лаанд өрж халааж туслуулж байгаа л нааж байгаа харагдсан. Тэгэд болгоё гэвэл болохгүй юм юу байхгүй. Хий гэвэл юухнаар ч юм хийж болно. Гэх мэтээр сургажил суудаг. Тэр дүртэн одоо ч сэтгэл минь тодхон байна. Зуны цагт хаа нэгтэйхэн мал гаргах тэр маш ховор. Энүүхэндээ хэлэхэд энэ хүүхэд бидэнд болвараг л баяр болдог байлаа. Нэг удаа та минь хөдөө гэртээ ирсэн дээрээ та хэд нэг шүлэн юм боддог юм уу даа гэд. Өвөө эмээтэй ярангууд жаахан би баярлсан л байлгүй дээ. Гэлс манс аваа би яваад гизэнтхийг хүмүүл түгээд ирэх үү гэсэн чинь
Юун ажилтаагаараа магтуулах мантай. Нүгэлгэм төхөөрөчгүй малын гэлсэнд хийх хүмүүл ярьж ил байдаг. Малын заяа гомдно хэмээн зэмлүүлж байж үлээ. 50 гаруй жилийн өмнө юм да. 5 6 настай байсан санагдана. Тааман сум нэгдлийн жолооч А69, Б69, ГАЗ-51 худалдаа бэлтгэлийн ангийн автолог гээд одоо бодоход олон янзын тэрэг барьж нэгдэл нийгмийн ажил гээд гэрт орох нь ховор хөдөө гадаа их явдагсан. Харин эрсэн цаг чинь олон жил хүлээсэн та хоёртоо оройтож ирсэн ганц охин өрн гэдгээрээ арай илүү эрх мэдэлтэйгээрээ танийгаа дагдагсан. Нөгөө элгэнд наалцсан дэлүү гэдэг шиг л. Унтаж байсан хүн чинь таны босох гарахыг даанч андахгүй ухсах юм дээ. Та минь гарахдаа миний хүү яарах юм байхгүй. Аав нь явах болоогүй. Машин тэргээ халаан, асаана гээд л учирлах. Би ч гээд л нэг юм уйлан дуграад л гутал хувцаа өмсчгөө аядах. Одооны хүүхдүүд олон сонголттой юм өмсгөш. Бага ганц нэгийг хагас дуу угулж хаавлаад л араас тань угс хийх. Тэр гутал муутал бол буруу зөв хаашаа харах нь ингэр зам задгаа энэ тэр бол хамаагүй штэ. Харин ээж минь энэ үед намайг харсан ч хараагүй юм шиг. Миний гоншгонож гомдохыг сонссон ч сонсоогүй юм шиг. Ямар нэг юм ойд шидэж байх уу? Эсвэл хоолцоо аядуулж байх уу? Ажигчгүй суу. Одооны зарим нэг ээжүүд чиг хошуугаад ивсээд хувц сунрыг нь өмсүүлнэ гэсэн ойлголт огтоосоо байхгүй. Тэр үеийн ээжүүдийн нийтлэг төвчний юмхүү байсан болов уу? Тийм ээ аваа. За тэгээд аавтайгаа яваад хэлэхгүй дээ. Их сайндаа нэгдлийн контракт чинь. Та заримдаа дөнгөж орчхоор гараад ирнэ. Заримдаа тэр чигээрээ алгуулчихсан. Энэ хооронд игээ яах вэ? Эхлээд тийш тогтоод хүн амтар хараад намайг хэн харах нь гэсэн шиг аваа байснаа өөрөж хэлээ. Тэгээд томцсон голдуу арийнхаа сууд. Ай сайхан аавтайгаа байсан тэр хүний дурсан. Хүний хүүхэд нас багын ар шиг насан турш хадгалдаг юм байна. Би одоо таны унаатай гарахын болж өгөх бас багчаа. Жаахан завтай байх үед гарах юм бол халаа тавч дааж нөгөө хараад ороод машиныхын ард цогтой л байна. Одоо бол нөгөө гэж дангыныхоос босд нь баг л хэвээрээ дээ. Хөөе. Хөсөвч эргэж ирэхгүй. Жаахан үе. Хосовч үл арилах насан багын арын шим. Энэ тухай ярих болгонд л нэрэл тэгдэг хачи өгөл байж үлээ. Энэ цэцэг гэт нэг сайхан хөхрөлөж суудагсан. Та хоёр минь санаж байна уу? Аава. Тэнгэрт байгаа та хоёр минь энэхүү загтлыг минь уншаад бас л тэгээд инээлдэж суух юм шиг гэгийн бодол надад төрж байна. Тийм ээ. Охины та хоёрынхоо дундаас дэлбэлсэн тангилгын цэцэг. 5 сарын цэцэг. Тэрл хിവэрэ хөтлөхөндөө. Амьд байхад тань хэлж амжаагүй үгс агаар сэлгсэн хойно ар араасаа цувран орж ирдэг юм байна аава. Нас жаахан ахихийн хэрээр нэлэх багийн шээл улам ихээр танийгаа санаалзав. Хүүхэд насны гэгээн дурсамжууд нүдний өмнөр кино зураг мэт хүүрдэг ажээ. Амьдралын хүрдэнд ойрогт алтан шар замаа шүтэж, аяны харгуйд жолоо өргөн, амраг хан алиа бяцхан өвс биднийг асран дээдэлж явсан аав таньда алтаар сувраг босгоодж байгадах тул алс салын газраас найл оюутан ах бай цаг шигэ алт хөрөхгүй цаасан дээр аминчлан загтал бичиж суух боломж олдсон нь өнөөдөр надад их хувь заяа гэлтэй. Нэрээ аваа. Охин чинь таныхаа гэгээн дурсгал зориулан дэрэн сумынхаа 100 жилээр хайрхан цантын нүмер хан түшиг аавууд Тэмээн Жингис үүсэлтэй тээвэрчдийн байгууллагын 100 жилд зориулан алтан шар зам дээшээ 100 жил гэсэн номуудыг бүтээн төөргөж нутгийн зон олондоо бэлэг барин сайхан аав таньда үгэн зул өргөж номон сувраг босгосон доо. Илүү дутуу гарахчгүй эдээ ундаа элбэг энэд хөөр бэлгсэн ийм л сайхан ижи аавынхаа гэр бүл төссөн болохоор өлөв долов замгүй өлөн зэлмүүн сэтгэлгүй өтөлж байгаадаа л өөртөө талархан өнөөдөр таньда үн холын газраас загтал бичиж суун охин чинь. Санаа зовлтгүй аваа. Сайхан аавын охин муу явах учиргүй тул
хичээж л явдаг да. 60 жилийн тэртээ охин чинь та хоёртой тэнгэрээс бэлэг болж 60 жилийн тэртээ охин чинь та хоёртой тэнгэрээс бэлэг болон ирж цэцэг болон ургасан. Харин одоо та хоёр минь тэнгэрт байгаа. Буян хишгээ охиндоо хайрлаж суугаа гэдэгт би дандаа итгэдэг. Дээд тэнгэрээс ямагт харж дэргэд минь байгаа мэт ивэн бурхнаас буцаад буян хишгээ илгээд суудаг бууралхан аав цээ наваан таньда охиноос нь илгээв. Ажилд аавдаа захирал илгээсэн Дунд Говь аймгийн Сайн Цагаан сумын 7 дугаар багийн иргэн Ахмад Угш Навааны мөгцдөг. Ахмад багшийн бичсэн захидал байна тий. 60 жилийн өмнө ихээр 60 настай. Тий, 60 жилийн өмнө аав ээжтэй цэцэг болгонд дэлгэрч бурхнаас бэлэг болгон ирсэн гэж хэлж байна. Эхэлдэг нь ямар хөөрхөн юм Тий. бэ? Эрхэлдэг нь өргөн. Тэгснэ жоох махта гал донгноод байдаг гэсэн. Тэгснэ одоо тэрнээс болсон ч бараг хэвээрээ дээ гэд. Ямар их хайрын дунд өссөн охин үрвэ. Шууд захианаас нь мэдэгдэж байна тий. Ямар их хайрын төсөө вэ гэж бодлоо. Аавд ер нь охтуудтай илүү хайртай байдаг юм шиг байгаа юм тий. Тийш тэгнэ тийм баха. Хөөнөрөө жоохон загнаал. Тий. Одоо өдий 50 60 жилийн дараа аавыгаа дуусахтаа яг л тэрний жоох охин хэвээрээ байгаа. Дотор тэр жоох охин хэвээрээ байгаа нь маш гоё санагдлаа. Захидлаа хэлгээсэн танд маш их баярлалаа. Үнэхээр гоё захидал. Сэтгэл хөдлөлөө. Баярлалаа. За би дараагийн захиаг уншия. За энэ болохоор Анужин гэдэг охины захиа байна. Отгон толгоо өвгтэй Анужин. 21 настай охин байна. Аавда бичих захидал. Алс холын тэнгэрийн дор нэг ижил нарыг ширтэн зогсох бид хоёрын хоорондын зай хэдий хол боловч сэтгэлийн утас хизээж тасарч байсангүй. Харийн нутагт 9 жилийн турш тасралтгүй миний төлөө болон гэр бүлийнхээ төлөө өвдгийгч үл амартан хөдөлмөрлөж буй аавда би өнөө хүртэл хэлж зүрхлээгүй дотроо л хадгалсаар ирсэн олон бодол мэдрэмжээ анх удаа илэрхийлэхийг зорж байна. Үг бүр надад амаргүйч аль болох үнэн байхыг хичээлээ. Энэ захидал Магдалины үгсээс илүүтэй өөрийнхөө сэтгэлийн гүнд нуугдсан үннийг танд нээх оролдлого юм. 3285 хоног. Энэ бол зүгээр л нэг тоо биш. Миний хувьд уртаас урт хүлээлт, санагалзал байлаа. Жил бүрийн наадан болоход миний сэтгэл багын дорсомж руугаа өөрөө ирэхгүй хөтлөгдөн очдог. Морь унан таньдаа хөтлөгдөж явж зэрэгцэн суугаад бүх үзэж тэрхүү торгон агшнаа гэрэл зурагт мөнхлөн үлдээдэг байсан наадмын өдрүүд миний хүүхэд насны хамгийн нандин хамгийн жаргалтай мөчүүд байж. Тэр үед аавынхаа дэргэд байх нь ямар их нөмөр нөөлөг, ямар их баяр баясгалан байсныг хүүхэд зангаараа тэгтлээ гүн ухамсарлаагүй явж. Одоо харин наадмын чимээ дуулдах бүрт таныгаа үгүйлж хамтдаа даруулсан тэрхүү зургуудаа хараад зүрхэндээ амьлуулж суудаг болжээ. Тэр зургууд л намайг таны эзгүйд дулаацуулдаг ганц элчин юм. Энэ он жилүүдэд сэтгэл минь сэмэрч зүрхэндээ чимээгүй уйлж дэр минь нойтон хоосон шөнүүд цөөнгүй. Заримдаа таныг надаас холдох тусам намайг орхиод явсан юм шиг хоосон мэдрэмж төрж чимээгүйхэн гомдон суух уюуд ч бас байсан. Хүүхэд насны минь гинэн зүрх таны эзгүй даарч яагаад гих асуултад хариулт хайж явахдаа тэр гомдлыг хүнд ч тэр дундаа танд ч огт хэлж зүрхлээгүй. Гэвч цаг хугацаа намайг том болгожээ. Том болохын хэрээр би нэгэн гашуун бөгөөд гэгээ үннийг ойлгосон юм. Аав хүн үр хүүхдүүдийнхээ төлөө зүтгэж явахдаа өөрийгөө мартаж орхидог бол хүүхэд нь аавынхаа тэрхүү чимээгүй золиослолыг ойлгож эхлэх нь аав хүний хувьд хамгийн том шагнал байдаг гэдэг. Өнөөдөр би таны тэрхүү золиослол өөрийгөө мартан байж бидний төлөө зориулсан бүхнийг зүрхээрээ мэдэрч байна. Та биеэрээ хол байсан болохоос сэтгэлээрээ хизээч биднээс холдоогүй байж.
Миний өмссөн дулаан хувцас, идэх хоол, сурч буй эрдэм бүхэн таны минь халуун хөлс, чимээгүй зүтгэлийн үр шин байжээ. Миний амьдралын дулаан гэрэл, урагшлах итгэл, тэсвэр төвчээрийг минь үндэс суурин таны минь чимээгүй зүтгэл байжээ. Аава, та хизээч их үг ярьдаггүй хүн. Заримдаа таныхаа дэргэд байх, зэмлүүлж, өглөөлж байсан тэр мөчүүдээ одоо хүртэл би санаа үгүйлдэг. Хэдийгээр та хатуу үгээр зэмлэж өгүүлдэгч, үнэн дээр надад хүнийг хайрлах, хүнд талархах, өрөвч зөөлөн байх тэрхүү агуу ухааныг үлгэрлэн хайрлсан байж. Таны амьдрал өөрөө миний хувьд хамгийн том сургаал байлаа. Хариуцлага гэдэг үгийг чангаар хэлэлгүйгээр зүгээр л өөрийнхөө амьдралаар тэсвэр төвчээрээ батлан харуулж болдгийг та надад заасан. Би ядрахтаа, ганцаардахдаа, шантрахтаа таныг л боддог. Танихгүй хэл, харь нутаг, хүйтэн шөнүүдийн дунд та гэр бүлийнхээ төлөө шүдээ зуун зогсож байсан гэж төсөөлөхөд миний одоогийн шаналл өчүүхэн мэт санагддаг. Надад нэг үнэн бий. Би аавыгаа үргэлж өгөөлж ирсэн. Гэхдээ тэр өгөөллийг зөвхөн өөртөө л хадгалсан. Магадгүй таныг санаад сул дорой харагдахаас айсан байх л да. Харин одоо би ойлгож байна. Өгөөлөл гэдэг нь сул дорой байдал биш, харин хайр юм байна. Нэрний минь өмнө сийлэгдэх ганцхан үсгийг сэвтээхгүй дээ гэж бодож зөв явахыг ирэмлэж, тэрхүү нүр ихт хөдөлмөрт тохирсон хариуцлага, нэр төр бүхий амьдрахыг хичээдэг. Энэ бол миний таны өмнө өгч буй чимээгүй амлалт. Аава, та миний хувьд зүгээр нэг тэжээгч биш. Миний амьдралын холын гэрэл, урагшлах итгэл найдвар юм шүү. Хизээ нэгэн өдөр бид нэг ширээний ард чимээгүйхэн сууж, үгдөө багтааж, халуун цай уух тэр мөчийг би тэсэн ядан хүлээж байна. Тэр өдөр ирэхэд энэ захидлын үгс таны зүрхэнд хүрч, таныг багч гэсэн дулаацуулж, сэтгэл нь тайван байгаасай гэж хүсэж байна. Өөрийгөө хайрлаарай, аава. Таны эрүүл мэнд, таны сэтгэл бидний хувьд үхнээс үнэтэй юм шүү. Таныг хязгааргүй их хайрлсан том охин, отхон толгой охтой Ануужин гэсэн захиа байна. Вау, маш гоё бичжээ. Тийм ээ. Одоо ааваас ахал байгаа ч гэсэн дандаа бодож, санагалзаж явж байгаа удахгүй уулзсан гэж найдаа. Яг тэр буцаж уулзаад тэр ширээний ард суугаад хамтдаа халуун цаг уугаа суугаасай гэж хүсэж байна. Яг бүр төсөөлөгдөж чинь тий. За тэгээд гэх мэтчлэн манай нэвтрүүлэгт хандаж бичсэн аавдаа илгээсэн захидлууд маш ихээр ирж байгаа. Та бүхэн манай захиагаа бичээд задлаагүй захиа Facebook пэйж руу маань илгээхэд болно. Тийм тэгээд захиаг нь болохоор 1 сарын 30 хүртэл хүлээж авч байгаа. Тэгэхээр яг уу захиагаа одоо бичгүй хойшлуулж болно л доо. Гэтэ ер нь л эртхэн бичсэн дээр шүү. Тий. За тэгээд өнөөдрийн аавда бичих захидал нэвтрүүлэг маань энэ түрээд жаргаж байна. Баярлалаа. За баярлалаа.